Hi guys, харсамруудаа тавтаамаар л та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За би өнөөдөр та нартай нууцлаг хിവэрээ удаан хугацаанд хадгалагдсан нэгэн хэргийн талаар ярьж өгөхөөр бэлтлээ. Дөнгөж өнгөрсөн сар буюу 4 сарын 26-нд бүтэн 35 жилийн турш гацаад байсан хэргийн зангилаа тайлагдсан байгаа. За өнөөдрийнхөө дугаараар 35 жилийн өмнө яг юу болсон, мөрдөгчдийг юу мухардалд оруулсан, энэ хэрэг олон жилийн турш олон нийтийн сэтгэл санаанд хэрхэн нөлөөж, яагаад ийм удаан хугацаанд шийдэгдээгүй байсан. За мөн орчин үеийн техник технологийн тусламжтайгаар энэ хэргийг яг яаж илрүүлж гэмт хэрэгтнийг барьж авсан бэ гэдэг талаар ярина. Энэ хэрэг бол цөхрөлтгүй орлого, технологийн дэвшил мөн хэдий их хугацаа өнгөрсөн ч харанхуйд нуугдсан үнэн хизээд ил болдог гэдгийг харуулсан түүх байгаа. За ингээд өнөөдрийнхөө шүүлтийг эхлэе. Cynthia Cindy K. Warner нь 1956 оны 5 сарын 8-нд Норт Дакота мужийн Диккенсон хотод Ал болон Хелен Стронер нарын гэр бүлд мэндэлсэн. 5 хүүхэдтэй айлын нэг Cindy 1980-ад оны эхээр нөхөр Бобын хамт Дэнвер хот руу нүүж тэнд тэдний анхны охин Carly Rose мэндэлсэн. Бобын ажиллаж байсан компани хаагдсны дараа тэд Cindy-гийн эгч дүүс болон эцэг эхтэйгээ ойр байхын тулд Калифорни мужийн Rancho Cordova руу нүүсэн. Тэнд тэд 1990 оны сүүлчээр хоёр дахь охин Ashley-га үл хийдэн авсан. 91 оны намар гэхэд гэр бүлд нь санхүүгийн хүндрэлд тулгарч эхэлсэн. Бага охин Ashley-гийн чихний хагалгааны мөнгийг олохын тулд Cindy сүмээс хандуулсан эд зүйлсээрээ гараж сейл хийж байсан. Даваа гараг бүр эгч нарийнхаа гэрийг цэвэрлэж нэмэлт орлого олдог байсан. Эдгээр байшингуудынх нь нэг Сакраментогийн захын дүүрэг болох Granite Bayд саяхан нүүж орсон түүний эгч Susan болон хүргэн ах Phil Riley нарын тансаг зэрэглийн байшин байсан. 1991 оны 11-р сарын 25-ны даваа гарагт Cindy охин Ashley-га дагуулan Riley-гийн гэрт цэвэрлэгээ хийхээр очсон бөгөөд энэ үед тэдний том охин Carly Rose нь цэцэрлэгтэй байсан. Phil болон Susan нар тэр өглөө гэр бүлийн итгэмжлэлийн асуудлаар богино хугацаанд гадуур явж байгаад 11 цаг 30 минутын үед гэртээ ирсэн бөгөөд уудалгүй 12 цаг 15 минутаас 12 цаг 30-ийн хооронд дахин гарч явсан. Тэднийг явах үед бүх зүйл хиймэн байсан бөгөөд Ashley хоолны сандал дээрээ хоол идэж Cindy угаалгын өрөөг цэвэрлэхээр бэлтгэж байсан байна. Тэднийг явснаас ердөө 45 минутын дараа Cindy-гийн нөхөр Bob тэдний том охин Carly Rose-ийг дагуулan ирсэн. Тэрээр хуучин гэрээсээ шинэ байшин руу мод дөхүүлж өгөхөөр ирсэн бөгөөд ирэх үедээ Ashley-гийн уйлахыг гаднаас нь сонссон. Bob хаалга тогшиж хонхд орсон боловч хинч хариу өгөөгүй болохоор хаалга онгорхой байгааг анзаараад дотогш орсон. Байшин доторх нөхцөл байдал маш ойлгомжгүй байсан. Ashley хоолны сандал дээрээ уйлаад сууж байсан ч ээж Cindy-г хаанч харагдаагүй. Түүний машин хашаанд гутал нь үүдэнд байсан бөгөөд хүрмээж бас орхисон байна. Тэр байтугай угаалгын өрөөнд цэвэрлэгээний хэрэгслүүдэд бэлдээд тавьсан байсан ч Cindy болон түүний гар цүнх нь байгаагүй байна. Байшинд ямар нэгэн тэмцэл болсон шинж тэмдэггүй, бүх зүйл байрандаа цэвэрхэн байсан. Удалгүй Phil Riley байшин руу залгахад Bob уцыг авч нөхцөл байдлыг тайлбарлсан. Cindy бол хизээж хүүхдээ хараа хяналтгүй орхих хүн биш гэдгийг тэд мэдэж байсан болохоор ямар нэгэн зүйл болсныг тэр даруйдаа мэдэрч цагдаа дуудсан. За мөрдөгч Bill Summers гэдэг хүн бол хэргийн газар ирсэн анхны хүмүүсийн нэг байсан. Мөрдөгчд эхэндээ Cindy-г өөрөө яваад өгсөн байх магадлалыг авч үзсэн ч удалгүй үүнийг үгүйсгэсэн. Хүүхэдтэй хайртай их хүн нялх хүүхдээ машин, гутал хүрэмтэйгээ орхиод явах боломжгүй байсан. Cindy маш тогтун амьдралын хэв маягтай ямар нэгэн аюултай зүйлд орооцолтоогүй, өшөөх орцолтой дайсан байгаагүй нэгэн байсан болохоор мөрдөгчдөд хэргийг эхлүүлэх тодорхой сэжвэр олдоогүй. Байшингийн урд хаалга түгжээгүй байсан бөгөөд гэр бүлийнх нь хаалгаа түгжээгүй орхисон уу? Эсвэл хүн хулгайсан этгээд гарахтаа хаалга онгорхой орхисон уу гэдэг нь бол тодорхойгүй байсан. За мөн гэмт хэрэгтэн ямар нэгэн зал ашиглан Cindy-гээр хаалга тайлуулсан байх магадлалтай. Найз нөхөд гэр бүлийнх нь Cindy-г бол Ashley-г ямар ч тэмцэлгүйгээр орхиод явах хүн биш гэдгийг мөрдөгчдөд онцлон хэлж байсан. Иймээс гэмт хэрэгтэн хүүхдийг нь барьцаалах эсвэл Ashley-гийн амь насанд занал хийлэх замаар Cindy-г өөрийн ирэхгүй дагаж явахад хүргэсэн байх гэсэн таамаг дэвшүүлсэн.
Учир нь тэрээр үр хүүхдийнхээ төлөө өөрийгөө золиослоход ч бэлэн их хүн байсан байна. Байшин дотор хийсэн шинжилгээгээр ямар нэгэн хурууны ихээ эсвэл тэмцэлсэн шинж тэмдэг илрээгүй бөгөөд бүх зүйл цэвэрхэн хിവэр байсан. Харин үүдний гадаа ганцхан ширхэг тамхины иш олдсон байна. Werner болон Riley-гийн гэр бүлийнхэн бол хинэнч тамхи татдаггүй байсан болохоор уг иш бол хэргийн цорын ганц сэжүр болж нотлох баримтаар хураагдсан боловч дээрээс нь ямар ч хурууны ихээ олдоогүй. Синийг эрен сурвалжлах мэдээлэл олон нийтэд тарж эхэлсэн. Тэрээр 172 см өндөртэй 61 кг жинтэй бор ус, бор ногоо нүдтэй харааны шил зүүдэг байсан. Хамгийн сүүлд жинсийн өмд тод ягаан өнгийн цамцтай харагдсан байна. Түүний саарл хүрэн өнгийн цүнхт хамт алга болсон. Цагдаа нар түүний ATM картыг шууд хаалгаж энэ хэрийг танихгүй хүний үйлцэн хүн хулгайлах гэмт хэрэг гэж сэжиглэж байсан. Түүнтэй хамгийн ойр байсан эрэгтэйчүүд болох нөхөр Боб болон хүргэн ах Phil Riley нар тухайн үед хаан байсан нь тодорхой байснаас гадна худал хуурмаг илрүүлэгч сорилд оруулж тэнцсэн байна. Калифорни мужийн шерифийн газар Granite Bay-ийн орчимд нисдэг тэрэг морь мотоцикл болгон явган хүний бүрэлдэхүүнтэйгээр 5 хавтгай дөрвөлжин майл талбайд 21 удаагийн бие даасан ирлүүдийг зохион байгуулсан. Тэд эзэнгүү газруудыг нэгжиж хөршүүтэй уулзсан боловч ямар ч үр дүн гараагүй. 11 сарын 28-нд холбооны мөрдөх товчоог татан оролцуулсан бөгөөд учир нь энэ хэрийг бол танихгүй хүний үйлдсэн хүн хулгайлах гэмт хэрэг гэж үзсэн. Мөн Синдийг мууж дагуулan авч явсан байх магадлалтай энэ тохиолдолд холбооны гэмт хэрэг болдог. За эрен сурвалжлах хуудас тарсны дараа 20 гаруй дуудлага ирсэн боловч тэдгээр нь Синдийг олоход тус болоогүй. 1991 оны 12 дугаар сарын 9-ний баасан гарагт Ластер хотын шерифийн газар нутгийн хууль сахиулах байгууллагуудад зориулан Синдийг алга болох үеэр Granite Bay орчимд харагдсан цагаан өнгийн вантай 2 эрэгтэйг эрен сурвалжлах тухай мэдээлэл түгээсэн. Уг машин нь ямар маркийнх болох нь тодорхойгүй байсан ч бохир заваан гадна талын цонх нь хагархай байсан гэж хэлсэн. Хин нэгэн улсын дугаарынх нь хэсэг болох IP82 гэсэн бичвэрийг тэмдэглэж авсан. Тэдгээр ирчүүдийг сахлаа аваагүй сэгсгэр үстэй Испани гаралтай хүмүүс байсан гэж тодорхойлсон. Дараагийн өдөр буюу 12 сарын 10-нд цагдаа нар 6 хоногийн өмнө буюу 12 дугаар сарын 4-нд тулгарсан саатлын талаар мэдгдсэн. Нэг мөрдөгч Синдигийн банкны картээр ямар нэгэн хөдөлгөөн гарсан эсхийг шалгахаар банк руу залгахад утасны нөгөө талд байсан хүн бол цочирдон мэдээлэл хийлдэг. Тэр картыг 11 сарын 25-ны 4 цагийн орчимд ашигласан байсан. Синди алга болсноос хойш хэдхэн цагийн дотор тэдний гэрээс ойрхон байрлах AMPM нэртэй дэлгүүрийн ATM-ээс хэн нэгэн түүний картыг ашиглаж $40 авсан байна. Энэ нь хүн хулгайлагдсан газраас ердөө 9 милийн зайд байсан. Энэ гүйлгээнээс ердөө 52 минутын өмнө шерифийн газар картыг хаалгах хүсэлт гаргасан боловч банкны харилцааны алдаанаас болоод уг мэдээлэл дамжуулагдаагүй байсан байна. Wells Fargo банкны хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ хэрвээ карт ашиглагдвал цагдаа нартай холбоо барих ёстой гэдгээ мэддэггүй зөвхөн картыг цуцалж тухайн өдрийн идэвхжлийг тайлагнах ёстой гэж бодсон байна. Гэхдээ бол энэ нь маш утгагүй байсан. Яагаад тэгэхээр цагдаа нар бол гүйлгээ хийлэгдэхээс өмнө залгаж картыг хаалгахыг хийлсэн. Тэгэл карт нь хаагдаагүй. AMPM дэлгүүрийн ATM-ийнхээ орчимд хяналтын камертай байсан ч 9 хоног өнгөрцөн байсан болохоор хуучин бичлэг дээр нь дарагдаад шинэ бичлэгнүүд хийгдсэн байна. Энэ явдал Синдигийн гэр бүл болон мөрдөгчдөд мэдээж маш хүнд цохилт болсон. Тэдэнд сэжигтнийг дүрс бичлэгээс харж цааш үргэлжлүүлэн мөрдөх боломж байсан. Ингээд техникийн болон хүний хүчний зүйлийн алдаа нь хэрийг эрт шийдвэрлэх магадгүй Синдиг амьд олох боломжоос нь салгасан. Тухайн үед банк яаралтай мэдэгдээд картыг ашигласан гэж цагдаад мэдэгдсэн бол тэд тухайн газрыг яаралтай шалгаж ямар машинаар ямар хүн авсныг нь тодорхойлох боломжтой байсан. Даанч ингээд алтан боломжоо алдсан. Гэсэн ч эндээс бол тэдэнд нэгэн жижиг мэдээллийг өгсөн. ATM дээр Синдигийн пин код ашиглагдсан байсан болохоор картыг ашигласан этгээд пин кодыг аль хэдийн мэддэг байсан. Эсвэл Синдиг хүчээр кодыг нь хийлүүлсэн байж таарна. Цагдаа нар үүнийг 12 сарын 4-нд мэдсэн ч хэвлэл мэдээллийнх нь мэдэгдэлгүй хүлээсэн бөгөөд учир нь хин нэгэн картыг дахин ашиглахыг оролдоно гэж найдсан. Гэхдээ хин ч ашиглаагүй. Тиймээс тухайн үед тэд болсон явдлыг хэвлэл мэдээлэлд нээлттэй мэдээлэхээр шийдсэн. Түүнийг хулгайснаас хойш хэдхэн цагийн дотор ATM руу авч явсан мөртлөө ердөө $40 гаргаж аваад дахиж хизээж ашиглаагүй нь
ойлгомжгүй байсан. ATM руу тийм хурдан очсон нь дээрэм хийх зорилготой байсныг илтгэж байгаа юм шиг санагдсан. Гэтэ яагаад ердөө $40 аваад дахиж ийм үйлдэл хийгээгүй вэ? Мөрдөгчид банкны картын сэжүүрийг ашиглан дэлгүүрийн ойр орчмын газруудыг нэгжсэн тэд юр бүсийн зүйл харагдсан эсхийг тодруулахаар тэнд ажилдаг ажилчидтай уулзаж ойр орчмын бизнесийн байгууллагыг шалгасан боловч энэ хэргийн бусад бүх зүйлсийн адил ямар ч үр дүнд хүрээгүй. 12 сарын 13-ны байдлаар цагдаа нар цагаан машиныг энэ хэрэгт ямар ч холбоогүй гэж албан ёсоор мэдэгдсэн. Тэгээд маргааш нь буюу 1991 оны 12 сарын 14-нд цагдаа нар нэгэн том сэжүүр болсон боловч энэ нь тэдний хүсэн хүлээж байсан зүйл нь байгаагүй. 1991 оны 12 сарын 14-ний өдрийн 3 цагийн орчимд Kelly Prince хэмээх 24 настай залуу Sierra Nevada нурууны бэлд орших нэгэн жижиг суурингийн гадна хэрэг болсон газраас зүүн хойд зүгт 35 милийн зайд гургуул шувуу агнаж явсан байна. Тэрээр замаас 50 ярдын зайд орших танил жимээрээ алхаж байхдаа нэг аимшигтай зүүдийг олж харсан. Тэнд нэг эмэгтэй нүцгнээр дээрээ бут сөөг мөчрөөр хучуулсан байдалтай хэвтэж байсан байна. Kelly ихэд ирэх бүхий байгууллага руу залгахаар гүйсэн. За мэдээж тухайн үед бол гар утас байгаагүй. Тухайн өдөртөө албан ёсоор хэн болохыг нь тогтоож чадаагүй ч ирэх баригчид Синдигийн гэр бүлд урьдчилан анхааруулсан байна. Олдсон цогцос Синдигийн гадаад төрхтөө тохирч байснаас гадна түүний шивээснүүд байсан байна. Ингээд маргааш нь цогцыг Синди мөн болохыг албан ёсоор баталгаажуулсан. Синдиг олс эсвэл ямар нэгэн төрлийн уяагаар боомлж алсан байсан ч хүзүүн дээрх болтын мөрнөөс өөрөөр түүний бие маш цэвэрхэн байдалтай ямар нэгэн зүсэгсэн шарах хөөхрөлт байгаагүй. Тэрээр хөхний даруулганаас өөр зүйлгүй нүцгэн байсан гисэн хэдиж бэлгийн хүчирхийлэлд өртсөн илт шинж тэмдэг илрээгүй. Түүнээс гадна түүний бие 3-7 хоногийн турш байгалийн нөхцөлд байсан гэхэд хитрхи сайн байдалтай олдсон. Тиймээс их баригчид нэгэн цочирдон мэдээ дуулгадаг хэдийгээр задлан шинжилгээний хариу хүлээж байгаа ч түүнийг хулгайлагдсанаас хойшоо хэдэн 7 хоногийн турш амьд байсан бөгөөд цогцос олдохоос ердөө 3-5 хоногийн өмнө алагдсан гэж тэд үзэж байсан. Хэрвээ тийм бол түүнийг хооллож усанд орох эсвэл шүршүүрд орох боломжоор хангаж байсан мэт харагдсан. Тэрээр хэдэн 7 хоногийн турш хоол ундаггүй, усанд орох эсвэл бие засах боломжгүй хоригдож байсан хүн шиг огт харагдаагүй. Энэ нь мөрдөгчдийн өмнө бол хизээж тулгарч байгаагүй зүйл байсан. Синдиг амьд байдлах ямар сэтэл байсан бэ? Хэрвээ бэлгийн хүчирхийл болон санхүүгийн ашиг хонжоо шинж тэмдэг огт байхгүй байсан бол яагаад түүнийг хулгайлсан? Яагаад түүнийг амьд байлгаж байгаад эцэст нь заавал алхаар шийдсэн бэ? Задлан шинжилгээ 12 сарын 17-нд хийгдсэн бөгөөд эртнүүдийнх нь байдал цагдаа нарын хилж байсныг баталж тэрээр алагдаад ердөө хэдхэн хоног болсон. Мөн хулгайлагдсанаас хойшоо хэдэн 7 хоног амьд байсан байх магадaltaйг тогтоосон. Цагдаа нар түүнийг өөр газар алчхаад тэнд аваажж хайсан гэсэн таамаг дэвшүүлсэн. Түүний олдсон газар бол нэгэн замаас салсан мод бэлтгэлийн шорон зам хүрдэг боловч олдсон цэг рүү түүнийг дамжилж аваачсан байх шаардлагатай байсан байна. Синдиг мөчөр навчсаар хувцсан байсан бөгөөд өтгөн бут сөөгөн дунд байсан. Синдиг алдсан явдал нь түүний гэр бүл болон хайртай хүмүүсийн хувьд төсөөлөхийн аргагүй гарц байсан. 1991 оны 12 сарын 20-нд түүнийг эцсийн замд нь үдэх оршуулгын ёслолд 400 гаруй хүн хүрэлцэн ирсэн. Түүний хатам ээж Elsie хэлэхдээ тэр үнэхээр төгс ээж байсан бөгөөд бидэнд төрсөн охин шиг минь эрхэм байсан. Тэр маш сайн найрсаг, хүн бүрт нээлттэй ханддаг, бид түүнд маш их хайртай байсан гэж хэлсэн. Энэ үеэр цагдаа нар гэрч байж болох хүмүүсээс дахин мэдүүлэг авч эхэлсэн. Тэд шин хүн олдох эсхийг мэдхээр хөөш зэрэглэх газруудаар дахин явсан боловч юу ч олоогүй. Тэдний олж мэдсэн ганц зүйл бол тухайн орчны оршин суугчид маш их сандарч твцэн байдалтай байсан. Залуу ээж хүн ердөө 45 минутын хугацаанд өдрийн цагаар хүүхдийнхээ нүдэн дээр хулгайлагдаж болно гэдэгт тэд ерөөсөө итгэж чадахгүй байсан. Хэн нэгэн тэднийг болон тэдний өдөр тутмын амьдралын хэвшил хөдөлгөөнийг ажиглаж байсан юм биш үстэй гэж тэд гайхаж байсан. Тухайн орчинд гэртээ хүүхдээ хардаг маш олон ээжүүд байсан бөгөөд нөхрүүд нь хаалга цоожныхаа аюулгүй байдлыг хэд дахин чангатгаж ийм зүйл дахин тохиолдохоос маш их айж байгаагаа илэрхийлж байсан. Синдигийн хэрэг болон
түүний мөрдөн байцаалт маш хурдан зогсон байдалд орсон. Түүний хэргийг шалгаж байсан шерифийн газар юу ч байхгүй байхад байгаа мэт дүр үзүүлэхийг ч оролдоогүй. Ер нь хэрэг мухардалд ороход бол цагдаагийн албанаас бид нэр өдөр бүр шин сэжүүрүүдийг шалгаж байна гэж ард түмэнд хэлдэг байсан бол энэ шерифийн газрын бүх тайлангууд бол тийм ээ, бидэнд үнэхээр юу ч алга, бид нэр та нарын тусламж хэрэгтэй байна, бидэнд өөр нэгэн сэжүүр хэрэгтэй байна, хин нэгэн гарч ирээд мэдээлэл өгөөч гэж олон нийтэд ханддаг байсан байгаа. Гэхдээ үүнийг бол тэд нар аль хэдийн буугаад өгсөн гэдэгтээ андуурч болохгүй. Тэд үүнийг судлах шинэ арга замыг бол тасралтгүй хайж байсан. Тэд бэлгийн хүчирхийлэл үйлдэгчид болон шоронгоос саяхан сурлагдсан хүмүүсийг шалгасан боловч тухайн үед тэднээс бодит сэжигтэн гарч ирээгүй. Ингээд Зул сарын баярын маргааш буюу 1991 оны 12 сарын 26-нд энэ хэрэгт ял шийтгэл хүлээлгэхэд хүргэх мэдээлэл өгсөн хүнд 10,000 долларын шагнал амласан. Үүнийг ашгийн бус байгууллага болон түүний гэр бүлийнхэн хамтран санхүүжилсэн. 1991 он дуусч 1992 он гарахад Sacramento Bee гэдэг нэртэй сонинд Sacramento мужийн гэмт хэргийн статистикийн талаарх төгшөөртэй мэдээлэл нийтлэгдсэн. Энэ дээр олон мэдээлэлсэн би яг энэ хэрэгтэй холбоотой юмыг яриад өгье. 1991 онд энэ Placer County-д бол ердөө 4 хүн амны хэрэг гарсан. Эхний хоёр нь бол гэр бүлийн амьдралтай байсан 2 хүн гэртээ цаазлуулсан мэт буудаж хөнөөгдсөн байсан. Тэдний хэрэг бол хожим 2015 онд гэр бүлийнхээ хүнийг жирхийлсэн хэрэгээс болоод 50 жилээс бүх насаараа хоригдож ял идэлж байсан нэгэн ялтан ДНХ-ийн нотлохоогоор энэ хэрэгтэй ингэж холбогдож хэрэгээ үүрсэн. 3 дахь хохирогч нь бол нэг эмэгтэй байсан. Харин түүний хүү нь бол ээжигээ алаад нэг бэлд оршуулсан байсан. Ингээд 4 дахь хохирогч нь бол энэ Cindy байсан бөгөөд тэрээр 1991 оны Placer County-гийн хүн амны хэрэгүүдээс өнөөдрийг хүртэл хэргийн шийдэгдээг үйлдсэн цорын ганц хохирогч байсан. 92 оны 1-р сард бэлгийн хүчирхийллийн иж бүрдэл rape kit-тэй холбоотой лабораторийн шинжилгээний хариу гарсан ч хэргийг ахиулахад төдийлөн тус болоогүй. Тэнд үрийн шингэн эсвэл эр бэлгийн эсэлрээгүй. Гэхдээ мөрдөгчд хүмүүсийг яаран дүгнэлт хийхгүй байхыг анхааруулсан. Мөрдөлтийг ахалж явсан цагдаа хэлэхдээ үнэндээ лабораторийн шинжилгээ нь бидний мөрдөн байцаалтанд юугч нэмж хасаагүй. Үрийн шингэн эсвэл эр бэлгийн эс байхгүй байгаа нь бэлгийн халдлага гарсан байх магадлагыг үүсгэхгүй гэж мэдээлсэн. Шинжилгээгээр Синдиг нас барах үедээ ямар нэгэн хар тамхи согтууруулах хундаа хэрэглээгүй байсныг баталсан. Мөн эцэст нь түүнийг 2-7 хоногийн турш амьд байсан бөгөөд нас бараад ердөө 3-5 хоног болсныг дахин нотолсон. 1992 оны 2 дугаар сар гэхэд шерифийн газар гэр бүл болон дотны найз нөхдийг нь хэрэгт холбогдлгүй гэдгийг бүрэн тогтоосон тухайга мэдэгдсэн. Тэд үүнийг танихгүй хүний үйлдсэн хүн хулгайлах болон хүн амны хэрэг гэдэгт итгэлтэй байсан. Энэ үед тэд үүнийг цуврал алуурчинч байж магадгүй гэж үзсэн. Тухайн үедээ тэд сэжигтнийг Ted Bundy шиг хүнтэй харьцуулж байсан. Тэд хэлэхдээ хэцүү зүйл нь гэвэл энэ санамсаргүй хэргийг энд үлдчихэд одоо аль хэдийн өөр мужидж байж магадгүй гэж мэдээлж ийсэн. Одоо үед мужуудын хооронд мэдээлэл солилцох боломж бол хамаагүй илүү болцсон байгаа. Харин 90-ад оны үед бол энэ мэдээ нь маш хязгаарлагдмал байсан болохоор хаана юу болж байгаа, аль мужид юу болж байгаа талаар та нар маань бол хоорондоо ямар нэгэн мэдээлэлгүй байсан. Placer County-гийн шерифийн мөрдөгчд бол аль хэдийн FBI-тай хамтран ажиллаж байсан ч тэднэр бол Виржиниа мужийн Quantico-д байрлах зан үйлийн шинжлэх ухааны хэсэгтээ улам бүр нэгт хамтран ажиллаж алуурчны хөргийг гаргахыг оролдсон. Учир нь энэ хэрэгт бол хохирогчийг удаан хугацаанд амьд байлгаад эцэст нь хөнөөсөн гэх мэт маш өвөрмөц зүйлс бол олон байсан. Энэ алуурчны гэмт хэргийн хөргийг бол олон нийтэд бол хизээж албан ёсоор мэдээлээгүй. Тухайн үедээ 200 гаруй мэдээлэл хүлээн авсан ч мөрдөн байцаалтыг урагшлуулах ямар ч мэдээлэл байгаагүй. Тэд бол энэ хэргийг Unsolved Mysteries гэдэг нэвтрүүлэгт оруулахыг найдаж исэн. Тухайн үед бол одоо бидний хэрэгжилж байгаа шиг юм подкаст гэж байгаагүй. Америкта бол America's Most Wanted тэгээд Unsolved Mysteries гэдэг 2 том нэвтрүүлэг байдаг байсан. Тэндээс бол маш олон хэрэгтнүүдийг бол барьж исэн. Хэрвээ гэмт хэрэг сонсдог хүмүүс маань мэдж байгаа America's Most Wanted дээр ороод нэг хэрэгтнийг бүр хөршин таниад тэгээд нэг цуврал алуурчныг барьж исэн. Тийм хэрэг ч гэсэн гарч исэн. Тэгэхээр энэ үедээ бол
тухайн цагдаа нар нь энэ хэрийг энэ хоёр том нэвтрүүлгээр оруулаад ямар нэгэн зүйл мэдэж авахыг хүсэж исэн. За ингээд харамсалтай нь улс орон даяар маш олон гэмт хэрэг гардаг учраас энэ нэвтрүүлгүүд бол тэр болгон хэрэг болгоныг онцолж чадаагүй. Тэгээд харамсалтай нь энэ Синдигийн хэрэг бол энэ нэвтрүүлгүүдээр каверлагдаагүй. Цагдаа нар Синдиг хулгайлсан хөрш зэрэгэлдээ газруудад тандалт хийж ялангуяа даваа гаргуудад хэргийн үеэр тухайн замаар нэгээс олон удаа давтан өнгөрсөн машинуудыг ажиглаж ямар нэгэн зүй тогтол байгаа эсэхийг шалгасан. Тэгээд тэдгээр машины дугаар бүртгэл бүх зүйлийг нь шалгадаг байсан. Цагдаа нар хэлэхдээ бол нэг хүн энэ хэргийг үйлдээд хиндэж харагдaltaгүй, хинч мэдлгүй, нууж чадах ямар ч боломжгүй байсан гэж харж исэн. Мөн дээрээс нь тэд олон нийтэд тасралтгүй мэдээлэл хүргэн хүмүүсийн ой санамжийг сэргээж ярихад туслана гэж найдаж исэн. Дараагийн сэжүүр нь 1992 оны 3 сарын 15-нд гарч ирсэн боловч тэдний хүссэн байдлаар бол байгаагүй. Placer County-гийн шериф хэлэхдээ Сакраментогийн гадна орших Калифорниагийн Күүл хэмээх жижиг хотод 19 настай өрх толгойсон эмэгтэй цогцос олдсон гэсэн мөн тэрээр энэ хэргийг Синдигийн шийдэгдээгүй аллагтай холбоотой гэж үзэж байгаагаа хэлсэн. Хохирогчийг Вероника Мартинез гэдэг байсан бөгөөд түүний хэрэг өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй хэвээрээ байгаа. Вероникаг 1992 оны 1-р сарын сүүлчээр алга болсон гэж гэр бүлийнхэн нь мэдүүлсэн. Вероникаг найз нь Сакраментогийн Pack and Save гэдэг нэртэй хүнсний дэлгүүрийн гадна буулгаж өгсөн. Тэрээр өөрийг нь буулгаж өгсөн найздаа ажил нь дуусахаар ах нь ирж аавна гэж хэлсэн. Тэгээд үүнээс хойш ор сурггүй алга болсон. 1992 оны 3 сарын 7-нд зам дагуу шил түүж явсан хүн өтгөн бут сөөгөн доор жалганы ёроолд Вероникагийн цогцыг олсон. Түүнийг зөвхөн хөхний даруулагтай нүцгэн байдалтай гялгар уутанд ороосон байхыг олсон. Хамгийн аимшигтай нь түүний толгойг тасцсан байсан. Вероника 2 хүүхэдтэй байсан бөгөөд 3 дахь хүүхдээ тэгээд 8-7 хоногтой байсан юм байна. Тэгэхээр зөөгч хийж залуу гэр бүлээ тэжээхийн тулд шаргуу ажиллаж байсан. Эхэндээ энэ хэргийн нэг сэжигт нь бол түүний найз залуу нь байсан. Тэр залуу өөр эмэгтэйтэй гэрсэн байсан ч найз залуу болон эхнэрээс нь байцаалд авахд ямар ч үр дүн гараагүй. 6 дугаар сарын их гэхэд эрх баригчид Вероника болон Синдигийн хэрэгүүд холбоотой гих таамгаас татгалзаж эхэлсэн. Вероникагийн задлан шинжилгээ цөөн хідэн сэжүүр өгсөн. Үнэн дээр толгойг нь тассан явдал нь түүний үхлийн шалтгаан болсон уу? Эсвэл өөр байдлаар алгацсны дараа толгойг нь тассан уу гэдгийг тогтоож чадаагүй. Зарим талаараа бол Вероника болон Синдигийн хэрэгүүд бол маш ижил төстэй байсан. Хоёулаа хөхний даруулгаас өөр зүйлгүй нүцгэн байсан. Хоёулаа шивээстэй айл нь бэлгийн хүчээр хийлэлт өртөөгүй мэд харагдсан. Мөн хоёуланг нь бие биенээсээ 15 маилийн зайд орших өтгөн буд сөөгтөө ойн зилүүд газар хайцсан байсан. Гэхдээ үүнээс ч илүү нэг чухал зүйл байсан. Вероникагийн цогцсын сатарлын байдал нь түүнийг олдохоосоо ердөө 7-оос 10 хоногийн өмнө нас барсныг харуулж байсан ч тэрээр 1 сар гарын өмнө алга болсон байсан. Синдигийн нэгэн адил түүнийг алагдаж цогцсыг нь зилүүд газар хаяхаас өмнө тодорхой хугацаанд хорж байсан мэт харагдажсэн. Эдгээр хоёр хэргийн сонирхолтой тал нь алуурч нь цогцсыг хаяхдаа олдохгүй байхаар нуухыг оролцсон боловч харьцангуй хурдан олдож байсан. Хэрвээ алуурчны хүсснээр тэд олдохгүй байсаар хэдэн жилийн дараа зөвхөн арга яс нь олдсон бол тэднийг амьд байлгаж байсныг бол хизээж тогтоож чадахгүй байх байсан. Зөвхөн ясаар бол үүнийг тогтооход маш хэцүү байх байсан. Учир нь мөрдөгчдөд тэднийг хоригдож байсан амьд гэдгийг илтгэсэн зүйл нь бие болон эрхтнүүдийн байдал нь байсан. Энэ хоёр хүний хэргийн хооронд нь маш олон ижил төстэй зүйл байсан ч гэсэн эрх баригчид бол энэ таамгийг үгүйсгэсэн. Тэд Вероникаг Yosemite Park-ийн алуурчин гэгддэг замын өмнөх дугаарт ирсэн Carrie Steiner-ийн хохирогч байж магадгүй гэж таамаглаж байсан. За энэ Carrie бол нийт 4 хүнийг хүнээсэн бөгөөд хамгийн сүүлийн хохирогч болох Joey хэмээх эмэгтэй нь толгойг нь тосцсон байсан. За иймээс түүнийг Мартинезийн алгад сэжиглэж исэн. За гэхдээ Carrie бол хизээч энэ Вероникагийн хэргийн талаар мэдүүлээгүй, энтэй холбоотой ямар ч зүйл гарч ирээгүй. Тэгэхээр энэ Синдигийн хэрэгтэй холбоотой үгүй юу гэдэг нь бол өнөөдрийг хүртэл тааварлашгүй нууц хэвээрэл байгаа.
Сакраменто бие сонинд Синдиг хулгайлагдсны 1 жилийн ойгоор нийтлэгдсэн өгүүлэлт дурдсанаар тухайн үед охин нь 5 нас хүрсэн байсан. Ээждээ бол ойр орхон зурвас бичдэг байсан байна. Тэрээр зурвасаа тогтоонд хийгээд битүүмжлээд дээр нь ээждээ гэж бичиж Сьюзен гэдэг авга хичээсээ эдгээрийг тэнгэрт байгаа ээж рүү илгээж өгөхийг хүсдэг байсан. Сьюзен бол дүүнэрийнхээ эхийн орон зайг чадах чинээгээр нөхөхийг хичээж байсан. 1993 оны 8 дугаар сар гэхэд Синдигийн нөхөр болон 2 хүүхэд Сакраменто мужаас нүүж явсан. Фил болон Сьюзен хоёр Granite Bay'д байсан. Нэгэн цагт тэдний мөрөөдлийн гэр байсан байшингаасаа нүүж тус хот болон Placer County-гаас бүрэн мөсөн явсан. Синдигийн амьдрал ийм эмгэнэлтэйгээр тасарсан. Тэр газар үргэлжлүүлэн амьдрах нь бол хүн бүрт хитрхи хүнд тусч исэн. Синдигийн нөхөр Боб өөрийн болон 2 хүүхдийнхаа нэрийн өмнөөс банкны картны асуудлаар Wells Fargo банкыг шүүхэд өгсөн. Хэрвээ картыг цаг тухайд нь мэдэгдсэн бол Синди өнөөдөр амьд байж магадгүй гэж маргаж исэн. Гэхдээ шүүгч үүнийг ердөө таамаглал гэж үзэж хэрийг хэрэгсэхгүй болгосон. 1994 онд хүн хулгайлсан хэргийн 3 жилийн ойгоор Placer County-гийн шерифүүд зоригтой мэдээлэл хийж тэдэнд байгаа шин сэжүүрүүд хэрийг шийдвэрлэхэд туслана гэдэгт итгэж байгаагаа хэлсэн. 3 өөр мужийн хүмүүсийн нэрстэй холбоотой мэдээллүүд иргэдээс ирсэн бөгөөд баярын өдрүүдэд тэдгээр сэжүүрийг шалгаж хүмүүсээс байцаалт авна гэж тэд мэдэгдсэн. Тэд өөрсдөө зарим нотлох баримтыг хадгалж байгаа ч түүнийг хэлэхгүй гэсэн. Тэд зөвхөн уг баримтууд нь хүмүүсийг хэрэгт холбоотой эсхийг тогтооход хангалттай хүчтэй гэдгийг хэлсэн ч үүнээс хойшоо бол хэдэн жилийн турш юу ч болоогүй. Тэгээд энэ цагдаа нарын хэлээд байсан тэр том эргэлт бол энэ хэрэг дээр хизээж ирээгүй. Синдигийн хэрэг бол Unsolved Mysteries эсвэл America's Most Wanted нэвтрүүлгүүдэд бол хизээж гараагүй. Гэхдээ 2000-ад оны эхээр Cold Case Files цувралын нэгэн дугаарын хагасд нь багтсан байдаг. Тэр дугаарт бол мөрдөгч Bill Summers өөрсдөө нууцаар хадгалж байсан зарим нотлох баримтуудаа хуваалцсан. Шүүх шинжилгээний нэгэн чухал деталь бол Синдигийн үс болон хүзүү нурууны орчмоос олдсон өчүүхэн жижиг ногоон металлын хилтерхэнүүд байсан. Түүний цогцол олдсон газраас хитгэн яардын зайд мөрдөгчд хог шатаасан цэг олсон бөгөөд тэнд байсан цаасан уутнаас шар айрагны лаз, садар самуун сурталчилсан видео кассет болон сэтгүүлүүд гарч ирсэн. Эдгээр зүйлсийг микроскопоор шинжилэхэд Синдигийн бие дээр байсантай ижил төрлийн ногоон ширхэглэг болон металлын хилтерхий олдсон байна. 2000-ад оны эхээр мөрдөгч Боб нэгэн DNA-гийн семинар дээр энэ хэргийн талаар танилцуулсан бөгөөд Калифорниагийн хууль зүйн яамны DNA-гийн шинжээч Jill Springs энэ хэрэг туслахаар болсон. Тэрээр лазер гэрэл ашиглан садар самуун сэтгүүлүүд дээрээс эр бэлгийн эсийн мөр хайж Синдигийн хөхний даруулгаас шүлс болон бусад биеийн шингэнийг илрүүлэхээр ажилласан. Мөн хэргийн газраас олдсон тамхины иш болон шар айрагны лазнуудаас шүлсний дээж авах шинжилгээг хийсэн. Тухайн үед эдгээр шинжилгээнээс гарсан сэжүүрүүдийг бол их баригчид нууцлж байсан. За энэ Cold Case Files нэвтрүүлгээр гарсан өөр нэг таамаглал бол Синдиг хулгайлагдсанаас хойшоо 1 эсвэл 2 хоногийн дотор хөнөөгөөд дараа нь хөлдөөсөн байж магадгүй гэсэн таамаглал гарч ирсэн. Энэ нь цогцын задарлыг удаашруулсан байх боломжтой бөгөөд түүнийг хэдэн 7 хоногийн турш амьд байлгасан гэх бусад мэдээллүүдтэй зөрчилдөж байгаа. Хэдийгээр энэ хөлдөөсөн гэх таамаг албан ёсоор батлагдаагүй ч хэрвээ энэ үнэн бол гэмт хэрэгтэн түүнийг заавал хооллож усанд оруулж байх шаардлагагүйгээр биеийн нөхцөл байдлыг тайлбарлах боломжтой болсон. 2017 онд Placer County-гийн шерифийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэхдээ мөрдөгчдөд шүүх шинжилгээний хангалттай их нотлох баримт байгаа боловч тэдгээрийг нөхцөл байдалтай холбох гэрчийн мэдүүлэг дутагдж байгааг хэлсэн. Зарим хүмүүс энэ хэргийг бол алдартай цуврал алуурчдтай холбон таамагладаг. Жишээ нь 2018 онд баривчлагдсан Golden State Killer-ыг Синдигийн гэр бүлийнхний амьдардаг байсан бүсэд үйлдэл хийж байсан гэж үздэгч. За түүний арга барил нь бол хүн хулгайлахаас илүүтэй орон байранд нэвтрэх шинжтэй байсан. За мөн Golden State Killer-ийн DNA бүртгэлийг мөрдөгчд бол аль хэдийн шалгаад түүнийг хассан байсан. За харин 2026 оны 4 сарын 27-ны даваа гарагт Placer County-гийн шерифийн газраас James Lawhead Jr-ыг баривчилсан тухай зарласан. За энэ James бол дахин гэмт хэрэг үйлдэгч бөгөөд за ингэж хэлгэж багтана. Хэвлэлийн баг хурал дээр Placer County-гийн шериф хэлэхдээ
Манай эндхийн хамгийн жигшүүртэй зартай шийдэгдээгүй хэрэгүүдийн нэг гэж нэрлэдэг. Тэрээр нэмж хэлэхдээ за энэ баримтчилгаа нь бол Синдигийн гэр бүл шударгаас тайвширлыг авчирна гэж найдаж байна гэж хэлсэн. Яг одоогийн байдлаар ямар нотлох баримт энэ эргэлтэнд хүргэсэн нь бол тодорхойгүй. Гэхдээ олон жилийн турш маш олон төрлийн DNA баримтуудыг цуглуулж байсан. Тэгээд Калифорни мужийн төв лабораторид илгээсэн хамгийн сүүлийн нотлох баримт нь магадгүй энэ с жигтэн рүү хөтөлсөн баг. Тэр үед 1991 онд Джеймс 30 настай байсан бөгөөд бага насны хүүхдийг бэлгийн хүчирхийлэлд өртүүлсэн хэрэгээр авсан 19 жилийн ялаас 11 жилийг нь идлээд шоронгоос дөнгөж сурлагдаад байсан. Тэгэхээр энэ хүн бол 19 настайдаа шоронд орсон гэсэн үг шүү дээ. За тэр хэргийг нарийн ширийн зүйлс нь бол маш аимшигтай. Тэр хүн 71 настай эмээгийн гэрт дайрж ороод түүнийг ухаан алдтал нь зодоод дараа нь 11 настай ач охиныг нь бэлгийн хүчирхийлэлд үйлдсэн байгаа. Джеймс шоронгоос сурлагдаад ердөө 10 сарын дараа Синдиг хулгайлсан. Тухайн үед ялаж байх үед сэтгцийн эмчнэр түүнийг засал авах боломжгүй сэтгцийн эмгэгтэй бэлгийн гэмт хэрэгтэн гэж тодорхойлж байсан. Гэсэн мөртлөө ялынхаа зөвхөн хэсэг хугацааг нь идлээд сурлагдсаасаа хойшоо жил хүрэхгүй хугацаанд дахиад гэмт хэрэг үйлдсэн байгаа. За ингээд Синдигийн хэрэг дээрх DNA-гийн хариу бол Джеймстэй тохирсон. Гэхдээ эрх баригчид түүнийг хайж эхлэхдээ 2005 оноос хойшоо Джеймсийг бүр ор сурггүй алга болсныг мэдсэн. Синдигийн алгаас хойш жилүүдэд тэрээр хэрэгт орооцолцоор байсан. Тэрээр бэлгийн гэмт хэрэгтний бүртгэлд бүртгүүлээгүй байсан бөгөөд галт зэвсгийн буюу бууны хэрэгт хүртэл татагдаж байсан. Джеймс нэрээ солиод Vincent Reynolds гэх нэрээр шинэ бичиг баримт авсан. Placer County-гийн шерифийн газар түүнийг хэн мэдэх хаана нугдаж байгаа талаар мэдээлэл цуглуулахаар эрен сурвалжлах хуудас гаргах гэж байсан. Яг тэр мөчөд тэр эрен сурвалжлах цаасыг гаргахаас өмнө AI-аар хүний нүүр царай таних технологийн тусламжтайгаар түүний хуурамч нэр нь илэрсэн. Түүний 71 настай эгч Террийг Саут Каролайна мужийн Ланкастерт гэмт хэрэгтэнд тусалсан хэрэгээр баривчилсан бөгөөд мөрдөгчд түүнийг олохын тулд эгчтэй нь олон удаа ярилцсан гэж мэдэгдсэн. Джеймсийг баригдахаас өмнөх сард хүртэл тэрээр дүүгээ хаана байгааг огт мэдэхгүй гэж тэдэнд хэлж байсан. Гэхдээ тэд үргэлжлүүлэн шалгасаар түүний Аризонад амьдарч байсан байшин нь эгчийнх нь эзэмшлэх болохыг тогтоож тэд хоорондоо холбоотой байсныг батлах нотлох баримт илэрсэн. Ингээд Джеймсийг Аризона мужийн Bullhead сэрээдэх байшинд тусгай ангийнхан SWAT-ийнхан очиж түүнийг хүн хулгайлсан, хүн амны хэрэгт үйлдсэн, эрен сурвалжлагдаж байсан бэлгийн гэмт хэрэгтэн гэсэн үндслээр баривчилсан. Түүний гэрийг нэгжихэд маш их хэмжээний бэлэн мөнгө, хаасаагүй бэлтгэж тавьсан цэнэгтэй буунууд, нууц, утас зэрэг маш олон зүйлийг олдсон байна. За тэгэхээр энэ хүн бол ер нь түүний эрх чөлөөтэй байх өдрүүд нь бол дууссан байсан гэснийг мэдээд бэлтгэлээ хийж байсан юм шиг харагдсан. За хичнээн ингээд Джеймсийн DNA Синдигийн хэрэгтэй холбоотой илрүүлсэн ч гэсэн одоо энэ хөрөг бол бас ингээд дуусчихгүй, мэдээж маш олон шатны шүүх хурал бол болж өнгөрнө. Энэ хүн хэрэгээ зүгээр хүлээх үү эсвэл шүүх хурлаар орох уу гэдэг нь бас сонирн байна. Тэгээд дараагийн саруудад та нартай энэ хэргийнхаа талаар юу болж байгаа талаар нь би энэ дугаарынхаа доор комент хэлбэрээр оруулаад явах болно. Та нар минь бас тэгээд хаяа ямар нэгэн мэдээлэл байна уу юу гэж шалгаж агаараа. За ингээ хичнээн 35 жилийн дараа хэрэгтэн нь олдсон ч гэсэн ямартай ч энэ гэр бүл ямар нэг хүнд хариуцлага тооцохоор болсон нь бол үнэхээр сайхан мэдээ байна. Ингээд өнөөдрийнхөө дугаарыг эхнээс нь дуустал нь сонсон та нартай баярлалаа. Subscribe хийгээгүй бол хийгээрэй. Комент үлдээхээ мартваа. За ингээд дараагийнхаа дугаараар уулзлаа. Баяртай.